За хон хураг нийлцсэн юм шиг холион бантан болсон л ийм засгийн газрын бүрэлдэхүүн орж ирж байна. Ер нь бол жоо урам хугарч ийн учраас сайдд. Одоо энд байгаа сонгогдсон 68 гишүүнээс 41 нь ямар нэгэн байдлаар сайд болон дэд сайд хийж үзсэн хүмүүс шүү дээ. Жигсаалтын эдээс нь бусд нь баг. Тэг хэдхэн хоногийн өмнө бие биенийхэн хулгай дээрэм, тонууд, хүн аим байж болох бүх гэмт хэргийг ярьсан хүмүүс одоо нэг засагт мөр зэрэгчээд инээ талдаа суугч ш таад. Нөгөө өнгөрсөн 7 хоногт өнгөрсөн саруудад ярьсан цүнхэр мөнгө зөөсөн нөгөө гэмт хэрэгүүд чи хайцсан би. Одоо ингэ эвлэрээд байх юм уу? Би энийг одоо хөөцөн сайд болох нь сумар байна. Яг бол та нар өстой яруу тоодоор би энэ ярьж өгсөн шүү дээ. Би гэрчлэнэ л гэдсэн. Одоо эвлэрээд нэг тагимд очиж суучлаа. Монгол улсын төрийн дүүхэнд анх удаага яамн сайдгүй, дэд сайдгүй, үүрэг гүйцэтгэгчгүй 5 хоног. Та нар энэ хугацаанд төрөөр ингэж тоглолоо гэсэн. Энэ 5 хоногийн хугацаанд та нар хоорондоо эвлэрээ сууж явахдаа, хоорондоо юмараа сууж явахдаа махны үн 31 мянга давсан тухай, бензиний үн өсөх тухай, иргэдийн худалдаа авах чадвар буурж байгаа тухай, амьдрал хэцүүж байгаа тухай та нар нэг ч үг яриаггүй шүү. Би бол тэр баттай ил. Харин төрд байгаа энэ хэдэн албан тушаалуудыг, яам томын газруудыг, мөнгөтэй газруудыг хэний бүлэглэн яаж хувааж авах вэ гэдэг л 5 хонос. Энэ бол бодиттой үнэн. Та нар ийм л 5 хоног хийсэн. Энэ 5 хоногийн хугацаанд та нар махны үнд хэн санаа зовоог. 5 хоног төрийн ажлыг гацаал, 5 хоног засгийн газрын ажлыг бүтэн гацаал. Та хэдийг хараад энэ бизнес эрхлэгч бүлтийтэй хараа суучих шүү дээ. Төрийн ажил юу болох вэ? Хизээж игдэх бол хин ирж энэ ажил урагшлах бол гэд. Энэ итгэл найр нь бүгдээр нуруу унлаа. Жинхнээсээ. Тэгээд улсын хурлын шин дарга өнөөдөр хэлсэн үгэндээ хариуцлага нэгтгэх хүлээлтдэг дэг журам байхгүй болсон байна гэж л. Та нар засаг бай 10 жил болчих шин. Сонгуул болох болохоор л иргэдээ сандаг, бусд үед нь тагт мартдаг. Ийм л засгийн газар, ийм л нам болцсон шин. Хинээс юу асууад энд юу хэлээд байгаа. 10 жил та нарын засгийн газар барьж шин. За тэгээ шинэ засгийн газар нь хэмнэлтээс эхлэх ёстой байх би бодож байна. Тэгэхгүй бензиний үн өслөө, өргөн иргэний бараа материал өслөө, засгийн газар хэмнэх ёстой. Тэгээ нэг уриалга гаргах. Нэг байгууллага нэг машин гэдэг уриалга гаргаж. 2.2 их найдын машинтай зөвхөн сүүлийн 2020 оноос 225 тэрбум 631 сая төгрөгийг зөвхөн бензин шатхуун төрийн байгууллага зарцуулсан биш. Мөнгөө мөнгө чинь хаана вэ? Яамдууд доос энэ сайд нар алхаж ирэж хамгийн хоол яам дарханд байгаа гэж тооцол батлан амх юм шин. 1 км радиус дээр бүгдээрээ том жиг бунаал яваадах юм. За хоёрдугаар тэ хулгай том жижиг гэж байхгүй. Яг нэг өглөд өнгөрсөн жилийн сүүлийн 10 жилийн бүх хулгай та нартай холбогдно. Монгол ардын намын дарга ус, Монгол улсын ерөнхий сайд байсан хүмүүс хуу хамчаад буухтаа өрл унжсэн машинууд хулгайлаа бууччих шин. Жижиг том хулгай гэж байхгүй. Тэг долоо уу энэ үү гэдэг төрийн засгийн хамгаалтын дугаар Санжи баяр дээр ч юм байгаа. Тэг 8 уу энэ үү гэдэг дугаар танаа намын даргаас Батбол дээр ч юм байгаа. Тэг 12 уу энэ үү гэсэн дугаар танаа намын даргаас Мегом инхол дээр байгаа. Гэхдээ ядаж машины дугаар нь хулгайлаж үлдээхэ болооч. Ямар ичдэг юм бэ энэ ч. Хэдэн зуун сая доллар нь хүн амсаар та нар хоорондоо яриад байх шин. Хин яаж хулгааснаа гэрчлээд байх шин. Тэгээ ядаж машины дугаар үлдэнд нь төрийн тэр тусгай хамгаалтын байгууллагад нь үлдээгээч. Гэж одоо ямар ичд зовдөг юм бэ? Өнгөрсөн саруудад бүгдээр гэмт хэрэгтээ орлоо гэдгээр нь үзлээ би дахиад хэлье. Одоо эвлэрээд мөрөө алгадаа нэг тагнад 5 цуух юм байна л да. Тэгээ энэ асуултууд нь хариулт авах. За ерөнхий сайд хариул. Дараад нь хууль зүйн дотоод хэргийн сайд нэр дэвшиж амар сайхан бэлтэж байгаарай. Хоног сайдгүй байхад ажил гацлаа гэж бас шижир гишүүн хариуцлагатай үгийг хэлж байна. Тийм ч учраас энэ гацааг үргэлжлүүлэхийн тулд засгаа бүрдүүлж байна. Тийм учраас санал суудал ярьдаг биш, санал шийдэл ярьдаг, улс төр биш, ажил хийх, гацаадаг биш, гарц гаргадаг засгийн газар байхыг л хичээнэ. Элдв янзын entertainment popper байхгүй. За миний хувьд бол би ажил авсан бол тухайн ажлаа хариуцлагатай хандаж үр дүн гаргахыг хичээж ирсэн. Тэр зарчмаар барина. Энэ хурдыг, энэ бүтээмжийг манай сайд нар кабинетийн зарчмаар дагаж хамтарч ажиллана гэдэгт би итгэдэг. Хариуцлага
ёс зүй бол нэгдүгээр асуудал. Тийм учраас хариуцлага алдсан, салбараа удирдах чадаагүй, манлал үзүүлж чадаагүй бол толгойг нийлээд байх юм байхгүй, шатанд нь хариуцлага тооцоод явнаа гэдгийг би бас танд хариуцлагатайгаар хэлье. Тэгээ улс төрд удаа явсан, бас олон жил их хурлын гишүүнээр сонгогдсон, анхан шатанд ажиллаж ирсэн, ер нь улс төрч бүхэн л нийгмийн нүдэн дээр байгаа учраас нийгэм өөрөө шүүдэг, иргэд ирүүлээд шүүмжилдэг. Тэгэхээр улс төрд удаа явсан хүн бол цав цагаан нэртэй байх боломж төдийлөн байдгүй юм шиг байна. Ялангуяа энэ мэдээллийн 900-д бол одоо шүүмжлэх нь нээлттэй болсон. Тэгээ энэ ч утгаараа бол улсын их хурлын гишүүд дотроосоо тойргоо сонгогдож байсан, анхан шатанд ажиллаж байсан, ард түмний ахуй амьдралыг мэддэг. Ер нь гүйцэтгэх засаглалын ажил гэдэг бол зүгээр ярьдаг биш, хийдэг, барьж аваад гүйцэтгэдэг ажил. Үр дүнгээрээ дандаа ажлаа үнэлүүлдэг. Гой сайхан ярихтаа биш. Тэгэхээр одоо манай засгийн газар бол зөвхөн ажлын үр дүнгээрээ үнэлүүлнэ. Тэгээ их хурлын эрхэм гишүүд та бүхнийг бас эрүүлэр шүүмжилж, болохгүй зүйлийг нь болохгүйгээр хийж, зөвийг нь одоо зөв гэж хэлж хамтарч ажиллахыг би хүсэж байна. Манай сайдууд ч гэсэн, манай кабинет ч гэсэн үнэн байхыг эрхэмлэнэ. Чадахгүй зүйлийг бол чадахгүйгээр нь хэлж, чадах зүйлээ чадна гэж одоо урагшлуулах ёстой. Тэгээ олон жил улс төрчлөө. Би засгийн газрыгаа тогтвортой байдлыг хангахыг нэгт эрхэмлсэн. Одоо бол бид нар сандал суудал яриад сууж явах эрх алга. Тэр юу вэ гэвэл энэ төрж орж ирж байгаа дэлхийн нийт дүүсэт байгаа асуудал, энэ түлш шатгууны нэмэгдэл бол ард түмний амьдрал тулгараад байгаа үнийн өсөлтийг бий болгоно. Тэр үүнээс бол бид нар сандал суудал биш, санал шийдлээ ярьж урагшлах ёстой. Тэгээ кабинет бол доллар шиг хүн бүр таалагдах албагүй. Манай кабинет бол зөвхөн үннийг ярина, ажил хэрэгч байна, entertainment pop-орлоос холдно, ажиллаа хийн, баг ярина, ажлаа үр дүнгээрээ үнэлүүлнэ л гэдгийг хэлье. За хууль зүйн дотоодын сайд нэр дэвшиж амар сайхан хариулъя. За төрчөөс хууль журам ёс суртахуун гэдэг зүйлийг нэгдүгээрт тавьж ажилланаа. Хоёрдугаарт шүүхээр нотлогдоогүй, эцэслэгдээгүй аливаа гэмт хэрэг, хэн нэгний хардлага, сэрдлэг, үтгэлэг эсвэл гэмт хэрэгтэй холбоотой асуудлуудыг урьдчилан хэн нэгэн ялдаг эсвэл шүү хуулийн байгууллага юм шиг загнадаг ийм хандлагыг нийгэмд өөрчлөх ёстой гэж үзэж байгаа. За 3 дугаарт мэдээж шүүмжилж болно, үтгэж болохгүй, хардаж болно, доромжилж болохгүй. Тийм учраас энэ нийгэмд үнэхээр одоо хууль журам нь байхгүй болчихсон юм уу? Эсвэл бүгд тулгааш дээрэмчдээр дүүрчихсэн юм уу? Эсвэл гүтгэлэг доромжлолоор дүүрчихсэн юм уу гэдгийг бас хууль хэлтийн байгууллагууд шалгаж тогтоох ёстой. За тодруулчих уу? Гүйцэг хариулчих уу? За гүйцэг хариулж. За амар сайхан нэр дэвшиж. Шижир гишүүний ярьж байгаа асуудлыг би одоо ямар ч мэдээлэл алга байна. Энэ асуудлуудаар дараа нь тодорхой тайлбар өгч болох байх гэж